Энэ оны 2 дугаар сард цахим орчинд гэрээс эдцүүл хулгайлаад явсан байна гэх утга агуулга бүхий иргэний орон байрны дотор талыг харуулсан хяналтын камерын дүрс бичлэг цахим орчинд нийтлэгцээ. За уг дүрс бичлэгийг цахим орчинд нийтлсэн иргэн бэ цагдаагийн байгууллагад энэ оны 2 дугаар сарын 14-нд Баянзүрх дүүргийн нутагтсгэрт байх өвлийн сууцанд хулгай орж гэрээс эдцүүл алдагдсан гэх гомдол мэдээллийг гаргасан. Алдагдсан юм нь болохоор дандаа ерөнхийдөө үн тидлүүд эхнэрийн эмэг бүгж гинжнүүд тэгээд хөөргнүүд мөнгө аягнууд гэж ерөнхийдөө одоо кермалж болох тийм тэр өдрөө мдээгүй маргааш нь 14-ийнхээ 12 цаг топхтой 24 цагийн дараа мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Хулгайчийг манай хяналтын камерт байсан болохоор хяналтын камерт дүрс царай үйл хөдөлгөөнд бүгд илэрсэн. Тэгээд цагдаагийн байгууллага маань болохоор түргэн шуурхай ажилсны хүчин ерөнхийдөө хулгайчийг илрүүлж барьж авчиад байгаа. Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутг руу олон хоногоор гэрээ эзэнгүй орхиж явах үедээ цахим орчинд энэ талаарх мэдээлэлээ байршуулахгүй байх мөн гэр орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж цонхондоо хамгаалтын төмөр байршуулах мөн хөршийн холбоог сайжруулах зэргээр орон байрны хулгайлах гэмтэргээс урьсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.